Засгийн газрын бодлого шийдвэр үйл ажиллагааны 7 хоногийн тайм. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 5 гарагт засгийн газрын хуралдаанаар хилцэн дэмжиж улсын хурлд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тэтгэврийг илүү одоо тогтцооны хувьд шударга болгох зайлшгүй шаардлага бол байна гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр илүү олон жил төлсний үр шим хаана вэ нэ гэдэг асуултанд бол ахмадууд одоо үргэлж хариулаач гэдгийг төр зэсгээс шаардаж ирсэн. 20 жил ажилласан ч тэр 25 жил ажилласан ч 30 жил ажилласан ч тэр тэтгэвэр нь ялгаагүй байгаад ирэхээр хүн илүү олон жил хөдөлмөрлөө. Хөдөлмөрөөсөө өснийхөө үр шимийг хүртээ гэдэг энэ сэтэл огт төрдгөө. Тэгэхээр бидний энэ санал болоод байгаа өнөөдрийн энэ шинжил бол өөрөө нийгмийн даатгалын хамрагдалтын үрийг тэлэх зорилготой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой ийм одоо шинжил юм а гэж одоо хэлж байна. Хуулийн төслийг баасан гарагт ерөнхий сайд учрал улсын хурлын дарга Бямс огтод өргөн мэдүүлэндээ. Олон жил шимтгэл төсөл нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоонд шилжинэ. Энэ бол засгийн газраас оруулж байгаа тэтгэврийн реформын суур зарчим. Илүү олон жил шимтгэл төссөн бол илүү өндөр тэтгэвэр тогтоолох, тэтгэврийн шударга тогтолцоо бий болгох одоо зорилгыг энэхүү одоо хуулийн төсөлд тусгасан. Монгол улс бараг хагас 100 жил зэсийн баяжмлаа гадагшаа түүхийгээр зарж ирсэн. Баяжмалда өртөг шингээж баялаг болгох асуудал олон засгийн газрын зорилт байсан гэвч биелэлээ олоогүй. Тэгвэл энэ зорилтод хүрэхэд нэг шат ахилаа. Эрдэнэ төлбөрийг түшиглэж зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барихад хөрөнгө оруулалт чамтарч ажиллах сонгон жалгаруулалтад нийт 7 улсын 13 компани түншлэл материалаа ирүүлснээс бүгд найрамдах хятадаар улсын NFC компани хамгийн өндөр оноорч хөрөнгө оруулж хамтарч ажиллахаар шалгарлаа. 36-7 жил ажлын хэсэг байгуулж анхааралтай ажигласаар өнөөдрийг хүрсэн дуустгүй олон жилийн яриа. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах, цогцлбор барих, бүтээн байгуулалтын ажил ингээд бодтойгоор гараанаас гарч ийн. За яндан захирал танд амжилт хүсье. Айл бүр эрчим хүчний хэрэглээг гар утснасаа хянаж, удирдах хэмнэх ухаалаг шийдлийг хэрэглэгчдэд санал болгож байна. Даваа гарагт Сүхбаатарын далбайд эрчим хүчний цахим шилжилт ухаалаг хэрэглээ гэдэг өдөрлөг болсон. Цахилгаан хэрэглэгч гэдэг аппликейшнийг хэрэглэж хэвшихийг ерөнхий сайд уриалж байна. Энэ аппликейшнийг ингээ өнөөдөр танилцуулчлаа. Одоо айл өрхүүд маань бүгдээрээ хүсэлтээ гаргаад ийм ухаалаг тоолруудыг гэртээ байршуулаа. Тэгээ аппликейшнаа нээгээд энэ өөрийнхөө хэрэглээг ухаалгаар удирдах эхлэе. Ингээд эхлүүл айлууч хэмнэлт үүснэ. Тэгээ одоо яриад байна шүү дээ. Нарны панел батарей тавиад илүү гарснаа төвийн шугам дийлүүлээд бас нэг орлоготой болъё гэдэг чинь хуримтлалт үүсгэснээрээ илүү гарсныгаа одоо төвийн шугам дийлүүлээд орлого олох болцоо бүрдэх байхгүй. Мегмар гарагт Монгол улсын ерөнхий сайдны мосрын учрал бүгд найрамдах турк улсаас Монгол улс суугаа онц бөгөөд мөрөн эрхтэлчин сайд Башак Генч үгсэлийг хүлээн авч уулзсан. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Монгол улсын шадар сайд Номтой Баяр бүгд найрамдах хятадаар улсад ажлын айлчил хийж Шинжаан угрын өртөө засаг орны Өрөмж хотод Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцсан. Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцлоо. Тэрээр бүс нутгийн хамтын ажиллагаа, худалдаа, дэд бүтэц, эрчим хүч, онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалтууд хийв.